За өдрийн минь. За би Instagram болон Facebook хуудсан дээрээ пластик мэсцэлтэй холбоотой мэдээлэл болон пластик мэс заслын талаар бичлэгүүдийг ер нь бол оруулдаг. За ингээд бичлэг оруулж яхаар хүмүүсийн хамгийн их асуудаг асуултыг товчхон нэг рээлд ингээд батгаад хэлээд өгчий гэж бодож байна. За давхрааны мэс засал буюу дээд доод зөвхөн нүдний эргэн тойронд хийгдэж байгаа пластик мэсцлүүдийн хувьд оёдол хэдийн хугацааны дараа авагдах вэ гэж их асуудаг. За ер нь бол оёдлыг 7-10 хоногийн дотор тухайн хүний шархны идэрэлттэй холбоотой оёдол авах хугацаа гардаг. Шархны боолтыг эмчийн зөвлөгөөг өнөөд нэг удаа шаардлагатай бол өдөр болгон боолтонд ирэх тохиолдол байна. Мэдээгүй зүйлгийн талаар хэлэхэд хэсгийн мэдээ алдуулалттай буюу тухайн хэсэгт мэдээгүй зүйлх бодис тарьж хийгддэг учраас эмнэлэгт заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. Хагалгаа хийлгэсэн өдрөө эмнэлгээс гарах бас боломжтой байдаг. Хагалгаа хийлгээд гарахад гэрээр баримтлах нөгөө дэглэм гэж байдаг. Хагалгааны шархны идэгрэлт болон хаван хавдар хэрэг үүсэх вэ гэдэг маань заслын ур чадвараас гадна тухайн хүний дархлаа баримталж байгаа дэглэм зэргээс шалтгаалдаг. Мөн нэг анхаарах юм нь эмчийн бичиж өгсөн эмийн эмчилгээ, антибиотик эмчилгээ, хүртэл намдах эмчилгээнүүдийг цаг тухай бүртэн уух хэрэгтэй байдаг. За ер нь бол нэмж хэлэхэд нэг гоо сагны мэс засал ямар нэгэн гоо сагны мэсцэл хийх байгаа хүмүүст зөвлөгөө болгож хүргэхэд та хэрвээ тухайн эмч эмнэлгээ сонгоод хагалгаа хийлгэсэн бол дараа нь хагалгаа хийлгэсний дараа шархны идэгрэлт болон арчилгааны талаар тухайн эмчээсээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч эмчээсээ зөвлөгөөгөө сайн аваач гэж хүсмээр байна. Яагаад гэхээр гоо сагны группүүдэд тавигдсан байгаа ингээ хагалгааны дараах сэтгэгдэл хагалгааны дараах хүмүүсээс зөвлөгөө авч байгаа юмнуудыг уншихаар ихэвчлэн хагалгааны дараа ийм болсон байна. Одоо яах вэ? Одоо тэгэх үү? Хүүтэн жин тавих уу? Тэгэх үү? гэж аюух асуусан байдаг. Доор нь янз янзын хаалганд орж исэн хүмүүсээ өөрийнхөө эмчийн өгчсэн зөвлөгөөнүүдийг хэлж өгнө. Эсвэл зүгээр зарим нэг тохиолдолд мэдэмхийч зөвлөгөө өгсөн комментууд байна. Тэгэхээр ер нь бол хаалгаа хэрвээ та хийлгсэн бол таны мэс засал хийлгсэн эмч дээрээ очиод асуух юм асуугаа зөвлөгөө мэдээллээс аваач гэж хэлмээр байна. Яагаад гэхээр тухайн хаалгаа хийсэн эмч маань таны дээд доод зохиогч юм уу ямар нэгэн болоод танд хаалгаа хийхдээ хаанаас нь ямар булчин сойсон хэрэг хэмжээний өөх авсан энэ дээр ямар дэглэм баримтлах уу гэдгийг илүү нарийн ширийн дэлгэрэнгүй юмын зүйлсийг мэдж байгаа учраас хэрвээ хаалгааны дараах асуултууд байх юм бол эмчлэгч эмч буюу хаалгаа хийлгэсэн эмч болон тухайн эмнэлгийн зөвлөгөөний менежерээс шаардлагатай зүйлс байвал бас асуугаач гэж хэлмээр байна. За ингээд дараагийн өнхөн зөвлөгөөр уулзлаа түр баяр.